За сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээрээ талхан зууш бэлтгэх аргыг зааж өгье. За талхан зууш бэлтгэхийн тулд сонгон, талах, салаад навч, сир, өвөрций, помидор, маасал, майонез гэх мэт бүтээгдэхүүнүүд орно. Бэлтгэсэн талхан дээрээ урьдчилан угааж бэлтгэсэн салаад навчийг талханы хэмжээтэй хэрчээж дээр нь тавьж өгнө. За, юу тавьж өгнө? Ургас тэмхийг маш нэмгэн хэрчиж өгнө. За хэрцэн ургас тэмхийг салаад навчтайсан талхан дээрээ нэгэн чигт помидорыг мөн адил нэмгэн хавтгай хэрчиж урж өгнө. За дээр нь сонгоныг цаграг хэлбэртэй хэрчээ. Тэр нь тавьж өгнө. За нэг порцор гэж байгаа учраас сонгон маань маш бага хэмжээтэй орно. Цаграг хэлбэр нь тавьж өгнө. За одоо сир. За бэлэн хуудсан сир ашиглаж болно. За бүгдээр өнөөдөр бэлэн сир ашиглаж сирийг тавьж өгнө. За, бэлтгэсэн сирэн дээрээ нөгөө талынхаа талхыг тавиад талхан зууш маань бэлэн боллоо. За, талхан зуушаа олгохдоо жижиг хэмжээтэй 4 хэсэг болгоно. Ингээд талхан